Төмөн шувуу төвчд компани төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшигчдийн танилцуулга. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүн Ломбын Эрхэм Баяр. Төмөн шувуу төвчд компаниг үүсгэн байгуулагч төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. Боловсрал 1980-аас 1985 онд хөдөө аж ахуйн дээд сургууль, 2010-аас 2013 онд Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуулийг тус төгссөн. Ажлын туршлага 1985-аас 86 онд Аранга аймгийн хөдөө аж ахуйн удирдах газарт мэргэжилтэн 1986-аас 1989 онд Аранга аймгийн Тариад суманд багийн дарга, 1989-аас 92 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аранга аймаг дахь салбарт эрдэм шинжилгээний ажилтан, 1992-аас 95 онд Бэт хязгаарлагдмал хариуцлагатай компани захирал, 1996-аас 99 онд Аранга аймгийн засаг дарга, 1999-өөс 2002 онд Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт, 2002-оос 2008 онд Төмөн шувууд хязгаарлагдмал хариуцлагатай компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2008-аас 14 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх, 2014-өөс 2017 онд Ардчилсан намын ерөнхий нэрийн бичгийн дарга, 2017-оос 2019 онд Төмөн шувууд хязгаарлагдмал хариуцлагатай компани зөвлөх, 2019-өөс 2021 онд Төмөн шувууд хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус ажиллаж байна. Жигчдийн болд Төмөн шувууд хувьцаат компаниг гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, аудитын хорооны гишүүн. Ажлын туршлага 2001-ээс 2003 онд Хас банкнд эдийн засагч, 2003-аас 2005 онд Капитрон банкнд эдийн засагч, 2005 оноос Төмөн шувууд хувьцаат компаниг гүйцэтгэх захирлаар тус ажиллаж байна. Боловсрал 2001 онд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль төгссөн. Балайгийн тунгалаг Төмөн шувууд хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, нэр дэвшүүлэх хорооны дарга. Боловсрал 1980-аас 1985 онд хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн. Ажлын туршлага 1985-аас 1987 онд Аранга өндөр уулын бүс үржилт селекцийн улсын станцт мэргэжилтэн, 1990-аас 1992 онд Арангаан Мал аж ахуйн эрдэм шинжилгээний станцад эрдэм шинжилгээний ажилтан, 1992-оос 1999 онд Бэт хязгаарлагдмал хариуцлагатай компани захирал, 1999-оос 2004 онд Батнайд хязгаарлагдмал хариуцлагатай компани ерөнхий захирлаар, 2004-оос 2010 онд Төмөн шувууд хязгаарлагдмал хариуцлагатай компани ерөнхий захирал, 2010-аас 2019 онд Төмөн шувууд хязгаарлагдмал хариуцлагатай компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2019-оос 2021 онд Төмөн шувууд хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус ажиллаж байна. Эрхэм Баярын баяр жаргал Төмөн шувууд хувьцаат компани гадаад харилцаа хариуцсан захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн. Ажлын туршлага 2006-аас 2007 онд BSB хязгаарлагдмал хариуцлагатай компанид захиалгын мэргэжилтэн, 2007-оос 2019 онд Төмөн шувууд хязгаарлагдмал хариуцлагатай компанид нарийн бичиг, 2019 оноос Төмөн шувууд хувьцаат компани гадаад харилцаа хариуцсан захирлаар тус ажиллаж байна. Боловсрал 1998-аас 2000 онд санхүү эдийн засгийн дээд сургуулийг, 2000-аас 2005 онд бүгд найрамдах Хятад улсын олон улсын эдийн засгийн дээд сургуулийг тус дүүргэсэн. Эрдэнэ чулууны жаргал хүү MGG хязгаарлагдмал хариуцлагатай компаниг гүйцэтгэх захирал, Төмөн шувууд хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн. Ажлын туршлага 2008-аас 2019 онд эрүүл мэндийн шинжилх ухааны үндэсний их сургууль, 2016-аас 2019 онд улсын клиникийн 2 дугаар эмнэлэг, 2016-аас 2019 он их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, 2016-аас 2019 онд Шаасцны клиникийн төв эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн зөвлөх эмч, 2001 оноос MGG хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирлаар тус ажиллаж байна. Боловсрал 2001 оноос 2007 онд Анагаахын шинжилх ухааны их сургууль төгссөн. Болдын Үлзий Баяр Үлзий & Co Capital үнэт цаасны компани гүйцэтгэх захирал, Төмөн шувууд хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч. Боловсрал 1989-өөс 1991 он шинжилх ухааны технологийн их сургуулийн гадаад хэлний бэлтгэл, 1992-оос 1996 он Япон улсын Йокохама их сургууль бизнесийн удирдлагын бакалавр, 2006-аас 2007 онд Их Британий Лондон Вестминстер их сургуулийн мастерт тус суралцжээ. Ажлын туршлага 2008 онд MCS Holding компани бизнес хөгжлийн хэлтсийн дарга, 2009 он Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2014 он санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн гишүүн, 2016 он хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга, 2017 он
Монгол Улсын ерөнхий сайдын удирдлагад орох эдийн засгийн бодлогын хорооны гишүүн. 2016 он Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга. 2009 оноос Ulzi & Co Capital хуучнаар Ард Capital Group-ийн үнэт цаасны компани гүйцэтгэх захирлаар тус ажиллаж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигч Сэдвийн наран учрал. National Securities үнэт цаасны компани хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирал, Төмөн шууд хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, Төмөн шууд хувьцаат компани аудитын хорооны дарга, Төмөн шууд хувьцаат компани нэр дэвшүүлэх хорооны гишүүн. Боловсрал 2005-аас 2009 онд соёл эрдэм дээд сургуулийг төгссөн. Ажлын туршлага 2010-аас 2015 онд Ард Capital Group үнэт цаасны хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2016 он Terra Capital хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2017-оос 2018 онд Bright Target Group хязгаарлагдмал хариуцлагатай компани Монгол дахь төлөөлөгчийн газар, 2017-оос 2020 он бомб талтай үнэт цаасны компани, 2019 он Тэлмэн ресурс хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2020 оноос Хөвсгөл алтан дуулга хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2020 оноос National Securities үнэт цаасны компани хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирлаар тус ажиллаж байна. Агипарын Бакей Удэжихын эдийн засгийн инновацийн хөгжлийн төвийн захирал, Төмөн шууд хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, төлөөлөн удирдах зөвлөлийн цалин урамшууллын хорооны дарга, төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны гишүүн. Боловсрал 1984-аас 89 онд Удэжихын их дээд сургууль, 1989-аас 91 онд Монгол Улсын их сургууль, 1993-аас 1994 онд бүгд найрамдах Хятад улсын Бээжингийн хятад хэлний дээд сургууль, 1994-аас 95 онд бүгд найрамдах Хятад улсын Бээжингийн ардын их сургууль, 2001 онд Америкийн нэгдсэн улсын Питтсбургийн их сургуульд тус суралцсан. Ажлын туршлага 1984 онд Сэлэнг зүүн хараагийн сангийн аж ахуй эдийн засагч, 1984-аас 89 онд Хөдөө аж ахуйн их дээд сургуулийн эдийн засгийн тэнхимийн багш, 1999-оос 1997 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн онлын тэнхимийн эрхлэгч, 1996-аас 1999 он Хөдөө аж ахуйн их сургуулийн нийгэм эдийн засгийн алба проектор, 1997-оос 2001 он Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн факультетийн декан, 2001-ээс 2004 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалт эрхэлсэн проректор, 2004-өөс 2008 он Улсын их хурлын гишүүн, 2005-аас 2007 онд Улсын их хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2009-оос 2012 он Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Хөдөө аж ахуйн шинжилх ухааны зөвлөлийн дарга, 2010-аас 2011 он санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлийн орон тооны бус гишүүн, 2009-оос 2012 он Хөдөө аж ахуйн шинжилх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, 2012-оос 2016 он Улсын их хурлын гишүүн, 2012-оос 2016 он Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2017 оноос Хөдөө аж ахуйн эдийн засаг инновацийн хөгжлийн төвийн захирлаар тус ажиллаж байна. Гочогийн Мөнх Эрдэнэ Голомт Капитал үнэт цаасны компани хязгаарлагдмал хариуцлагатай компани дэд захирал, Төмөн шууд хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооны гишүүн, төлөөлөн удирдах зөвлөлийн цалин урамшууллын хорооны гишүүн. Боловсрал 2012 онд санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн эдийн засгийн анги төгссөн. Ажлын туршлага 2012-оос 13 онд Grand Line үнэт цаасны компани ахлах шинжээч, 2013-аас 14 онд Mandal Asset Management хөрөнгө оруулалтын шинжээч, 2014-өөс 2016 он Gavli үнэт цаасны компани хөрөнгө оруулалтын шинжээч, 2016-аас 2019 онд Голомт банкны алт хувьцааны дилер, 2019-оос 20 он Голомт банкны нөөцийн удирдлагын газар арилжааны хэлтсийн захирал, 2020 оноос Голомт Капитал үнэт цаасны компани хязгаарлагдмал хариуцлагатай компани дэд захирлаар тус ажиллаж байна. Хувьцаа эзэмшигч цахимаар хэрхэн санал өгөх тухай мэдээлэл. Төмөн шууд компани ад жаргалыг үйлдвэрлэнэ. Хуралд цахимаар санал өгөх заавар. Гар утас компьютер, таблет ашиглан доор хаяг руу нэвтрэн орно. www.huraldsig.төмөншууд.mn Та өөрийн гар утсанд ирсэн нууц кодоор нэвтрэн орно. Та хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг зөвшөөрсөн эсвэл татгалзсан, төдөлдсөн бол харгалзах хэсэгт тэмдэглэгийг хийгээрэй. Мөн хувьцаа эзэмшигч та нийт саналын гэрхээ бүгдийг төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшиж буй эсхээс үл хамааран өөрийн сонгосон нэг нэр дэвшигчид өгч болно. Санал өгөх талбарын доод хэсэгт байх
анхааруулгыг уншиж тэмдэглэгээ хийснээр санал өгөх товч гарч ирнэ.